Тэгээ нөгөө залуучууд ингээд хитрхи их байхаар нөгөө creative буюу нөгөө бүтээж талын сэтгэлгээ нэлээд давамгаалцдаг. А нөгөө талаар нөгөө яг ингэж нөгөө систем тэрийг оруулаад яг ингэж гүйцэтгэлээр нь гаргаад нөгөө ажлыг яг ингэж нөгөө гараасаа нухаж гаргана гэж юм байдаг шээ тий. Тэр тал дээр жоохон сул байдаг болов уу гэж би анзаарч байсан. Анхнаасаа багаасаа эхлээд шал хоёр өөр орчинд хоёр өөр боловсролыг эргэтгэж биш байдлаар ингээд эзэмшээд эхлэхээр тэр хоёр хүүхд чинь өсөж том болоод 18 нас хүрээд шал хоёр өөр сэтгэл зүйтэй иргэн болчихж байгаа. Хин нэгэн багшаар хөтлүүлж биш өөрөө өөрийгөө хөтлөөд суралцах тэр чадвартай суралцах хэрэгтэй. За сайн байцгаана уу? Диплом подкастын 2 дахь улирлын хамгийн ихний дугаар инхүү та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн маань зочноор Томьёо Эдтэкийн стратеги хариуцлага захирлын хичээгч хамтдаа оролцож байна. Тэгээд энэхүү дугаарын үндсэн зорилго нь юу юм бэ гэхлээр мэдээж 2 дахь дугаараа 2 дахь улирлаа бидэд маш сонирхолтой байдлаар эхлүүлэе гэж бодож байгаа. Мэдээж Томьёогийн маань дотоод тий хамт олноос төлөөлөл оролцож байгаа гэдэг утгаараа Томьёогийн талаар бас нэлээд ярих бах. Гэхдээ дээрэс нь юу вэ гэхлээр бидний зүгээс анх удаага яг диплом подкастыг видео хэлбэрлүү буюу мультимедиа хэлбэрлүү шилжүүлж байгаа. Тэгээ энэ форматын маань хамгийн ихний дугаар гэдгээр онцлогтой байгаа. Инхчигч ерөөхдөө олон хүмүүс апрентис талаар тантай ярьсан баг л та. Тэгээд апрентисийг үзэхээр ямар мэдрэмж авдаг вэ гэхлээр яг ингээд эмэгтэйчүүдийн ингээд хамгийн хүчтэй төлөөллөөс яалтчгүй би тэгж боддог. Тэгээд амар олон охтууд ялангуяа за инхчигч алчи. Тэгээ за окей би ингээд карьераа үнэхээр супер харах юм бол за энэ хүн миний рол модель гэж бодсон амар олон тохиолдол надтай таарсан. Тэгээд тэр ч утгаараа ингээд эмэгтэй хүн гэдэг утгаараа ч юм уу аль эсвэл үүдэх чинь эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг утгаараа team дарамтаа апрентис дарж ирж ирсэн үү? Яг хуу дарамт гэхээсээ илүү нөгөө яг чиний хэлдэг шиг илүү зөвлөгөө авъя гэсэн хүмүүс айгүйх байсан. Яг тэгэхээр за бизнесийн салбарт ялангуяа ерөнхийдөө карьер хөөж явж байгаа эмэгтэй хүний хувьд нэг том сорилт байдаг. Эрэгтэй хүнээс магадгүй ялгаатай тий том сорилт байдаг нь юу гэхээр нөгөө гэр бүлээ баланслах тий. За одоо нөгөө нөхөр маань аз жаргалтай happy байх хэрэгтэй тий. Нөхрөө happy байх хэрэгтэй. Өөр хүүхдүүдээ халамжлах хэрэгтэй, care хийх хэрэгтэй тий. Тэгээ гэр бүл ар гэрийн ажил гэдэг ингээд эмэгтэй хүний нуруунд дээр тиймэрхүү зүйлүүд бол байдаг. Тэгээ давхар ажил гэхээр яхааргүй нөгөө илүү их нөгөө сорилттой, илүү их зүйлийг хийх нэг чаленж байдаг. Тэгээд тэр тал дээр бол нэлээд зөвлөгөө авъя гэж аягүй олон байдлаар холбогдчихсэн. Тэгээд би ч өөрөө нөгөө нэг бага насны 2 хүүхэдтэй болохоор та ер нь яаж ингэж карьер бол ингэж хувийн амьдралаа ингэж тэнцвэржүүлээд ингэж авч яана аль нэг нь алдагдчихж байгаа юу ч юм уу те эсвэл карьер хөөж яваад хар хувийн амьдрал чинь та ер нь яаж зохицуулж яана ч юм уу. Тиймэрхүү төрлийн зөвлөгөөнүүд нэлээд ирж байсан. Тэгэхээр яг дарамт гэхээс илүү тийм зүйл бол байсан. Яг нөгөө юу яхад нөгөө бага насны 2 хүүхдээ дээр нь би яг апрентист орж явахт манай баг хүү нөгөө хөхүүлсэн байхгүй. Тэгээ би нөгөө сүүгээс хадгаас апрентист орохт нөгөө гарахгүй гэдэг. Хөхнөөс нь гарахгүй гэдэг тэгдэг байсан. Тэгээ яг тэр бол тодорхой хэмжээнд мэдээж хэрэг сэтгэл зүйн хувьд бол бас дарамт байлгүй яг нөгөө жоохон ингээ нөгөө нэг 7 сартай хүүгээ энэ ч одоо хөхүүл ахт нь би орхиод бас ингээ 40 хоног явсан гэдэг утгаараа бол тийм зүйл бол байсан. Гэхдээ яг нөгөө нөхөр битээр бүр ингээ анх яах нөгөө яг шилдэг 14 тэмцэлээ гэж яхад би гэр бүлийн хүнээс л одоо ингээ зөвшөөрөл авна шүү дээ. Би одоо яах вэ гэдэг дээрээ. Тэгээ бид хоёр яагаад шийд гаргасан гэхээр илүү том зургаараа л харсан. Магадгүй тий одоо ингэж туулах 40 хоног айгу хэцүү байж болно тий ингээд хөхүүл ингээ хүүхдээ орхио явж байгаа гэдэг утгаараа. Гэхдээ зүгээр том зургаараа харахад эргээ тэр 40 хоног гэр бүлийн маань амьдралд тий үр хүүхдийн маань одоо ирээдүйд эерэг байдлаар нөлөөлөх үү гэдэг зүйлийг бид хоёр харсан гэх юм уу илүү том зургаараа харж шийдвэр гаргасан. Тэгээд тухайн 40 хоног хэцүү ч гэсэн даваад гарсныхан дараа илүү сайхан зүйл хүлээж авах уу гэдэг утгаар нь манай гэр бүлийн хүн бид хоёр тэгж шийдсэн дээ. Nice. Тэгээ ойлаа сүүлийн үед болж байгаа санаачны талаар эхлээд жоохон юмэр гэж бодлоо л да. Тэгээд Томьёо ихээр энэ юу гэсэн үг гэхээр одоо бид тэгээд амар олон ажлууд дараараас орж ирэл тий нэлээд ачаалттай байгаа. Тэгээд ингээд божигнаад явхаар тий ингээд манай Томьёогийнхаа дотроо ингээд байхаар танд ингээд ямар vibe-тай байдг вэ? Тэр талаас. Ер нь бол яг би яагаад Томьёог сонгосон бэ гэдэг миний хувьд карьерийн хувьд бол бас тийм риски нөгөө эрсдэлтэй шийдвэр гаргалт байсан. Яагаад тэгэхээр би ч өөрөө дандаа нөгөө corporate буюу групп компаниудад ажиллаж байсан. Яг тийм соёлтой. Тэгээд стартап компанид одоогийнхоо магадгүй карьерийн түвшинд орж ажиллана гэдэг бол бас эрсдэлтэй тий. Гэхдээ надад өөрөө тэр нь гоё байсан. Би өөрөө нөгөө эрсдэлт их тийм дуртай тэрийг даван туулах сонирхолтой хүн гэх юм уу та. Нэгдүгээр тэр нь хоёрдугаар нөгөө боловсролын салбар гэдэг утгаараа аюу гоё нөгөө алсын хараа маань нийлж байсан. Тэг яг нөгөө стартап соёл би өөрөө corporate соёлтой хүн. Тэгэхээр тэр утгаараа ингээд тэр их мөргөлдөх бол гэж бодсон. Гэхдээ би анх орохдоо л нөгөө за стартап компанид орж байгаа юм чинь ингээд сэтгэл санаагаа бэлдсэн хамгийн түрүүнд. За тэгээ хоёрдугаарт нөгөө би өмнөх компаниудаа ерөөсөө Gen Z үеийнхэн тул ажиллаж үзээгүй.
Тэгээ одоо бол яг Gen Z нартай ажиллаж үзэж байна. Тэгээд ингээд тийм одоо нэг нь чинь шүү дээ тий. Тэгэхээр ингээд за Gen Z хүмүүсийг удирдах ажиллах юу ямар байх вэ гэдэг зүйл дээр би бас өөр ингээд сонирхож үзье гэж бодсон. Ягаад тэгэхээр та хэд ч угаасаа л ирээдүйн боловсрогч ирээдүйд бид нар Gen Z-тэй л ажиллана тий. Тэгэхээр үе хоорондын ялгаа гэж байгаа та хэдийн сэтгэл зүйн хандлагын ялгаа гэж байгаа. Тэрийг нэгдүгürt би мэдэж авъя гэж бодсон. Хоёрдугаарт нөгөө талаар бас би та хэдээс ч бас суралцъя гэж бодсон байхгүй. Тэгээд Томьёогийн хувьд бол юу бүх хүний нөөц нь ер нь бол Gen Z тий. Би ч өөрөө хамгийн хөгшин бараг болж байгаа. Тэгээд маш том давуу талууд байдаг. Тэр нь юу вэ гэхээр айгүй хурдтай ажилдаг. Тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг corporate компани ч юм уу соёлын ингээд нэг жоохон ингээд нэг системээ дагаад удаан байдаг бол тий шийдвэр гаргалт удаан байдаг ч юм уу тий эсвэл нэг юм тогтсон соёлтой хит ингээд баригдсан байдаг. Томьёогийн хувьд бол тийм зүйл байхгүй. Ингээд дөнгөж бүх юм ингээд нөгөө чинээр нь ихлээд яг ингээд гоё нөгөө дэлгэрж байгаа гэх юм уу да бизнесийнхаа хувьд. Тэнгүүд ингээд нөгөө айгүй хурдан маневрт энийг туршаад үзээ тэрийг туршаад үзээ. Окей энэ болсонгоо тэгвэл дараагийнх нь тийшээ явж ч юм уу тий. Энэнд давуу тал байгаа. Нөгөө талаар сул талч байдаг. Миний хувьд бол би тэр сул тал гэдэг зүйлийг нь байхгүй болгож нөгөө баланс тэнцвэрийг тааруулж нюансыг нь тааруулах. Тийм бас нэг зорилготойгоор ерөнхийдөө бас Томьёог сонгосон. Тэгээд хоорондоо ингээд зөгцөөд ерөнхийдөө бол би харьцангуй болж байгаа гэж харж байгаа. Тэгээд миний хувьд ч гэсэн би та хэдээс айгүйх суралцж байгаа. Суралцсан гэсэн зорилготой орж ирсэн болохоор ингээд суралцж байгаа бас ингээд юмыг шал өөр өнцгөр хардаг юм байна. Огт өөр байдлаар сэтгэдэг юм байна гэд тэ. Тэгээ нөгөө залуучууд ингээд хитрхи их байхаар нөгөө creative буюу нөгөө бүтээж талын сэтгэлгээ нийлэх давамгаалцдаг. Нөгөө талаар нөгөө яг ингээд нөгөө тэ систем тэрийг оруулаад яг ингээд гүйцэтгэлээр нь гаргаад нөгөө ажлыг яг ингээд нөгөө гараасаа нухаж гаргана гэж юм байдаг шээ тэ. Тэр тал дээр жоохон сул байдаг болов уу гэж би анзаарч байсан. Тэгээ яг тэр талыг ингээд баланслаад хин хинээсээ харилцан суралцаад явж байгаа болов гэж бодож байгаа. Бид эцэстээ асар олон зүйлсүүдийг ер нь бол инхчигчээс сурж байгаа. Тэгээ манай ингээд инхчигч байхаас өмнөх байхын дараа гэдэг дээр бол маш том өөрчлөлт орсон. Мэдээч ингээд манай би бас өөрөө ороод байгаагүй. Гэхдээ ингээд өмнөх дараах гэдгийг харьцуулахад бол маш том инфлюенс байсан гэж бол хардаг. Энэ дээр нэг юм ямар байгаа юм. За амар олон компани санал ирсэн байх. Тань дээр бол ялгаа ямар санал аваарсан байх гэж бодоод байгаа. Тэгээд энэ амар олон саналууд тэгээд магадгүй Томьёогоос илүү гой нөхцөлийг санал болгосон, магадгүй илүү өндөр цалин болсон ч юм уу байгууллагууд байсан баг. Тэгэхээр тэр олон саналуудаас Томьёог ингээд сонгож болсон шалтгаан бол мэдээж боловсролын салбар гэдэг нь байсан баг. Тэнгүүд боловсрол гэж яг таны хувьд хэр чухал зүйл юм те? Таны хувьд яг боловсрол гэж юу юм бэ гэдэг дээр ерөнхий өөрийнхөө үзэл бодлыг танилцуулбал. Би нөгөө apprentice яг нөгөө сүүлийн 10 дугаар даалгавар дээр Вилүү санг сонгоод нөгөө хүүхдүүдийн цэцэрлэгт тийм босго хандив цуглуулад ягаад тэр санг сонгосон бэ гэдэг нь бас учиртай. Яг би 13 оноос хойш ер нь хуваараа өөр ингээд сайн дурын ажлууд хийжсэн. Тэгээд харж байхад юуг би тэр үед ойлгосон бэ гэхээр нэгдүгээрт ерөнхийдөө бол амар хөөсөн дотор амьдарч байгаа гэдгийг аюух ойлгож байсан сайн дурын ажил хийснээс хойш. Хоёрдугаарт магадгүй ингээд тийм нөгөө насанд хүрсэн том хүнд туслахаар эргээд миний л ихтэй бодит туршлага шүү. Эргээд яг юу тулгарч байсан гэхээр яаж тусалсан тэр хүү эргээл нөгөө амьдрал руугаа ч юм уу эргээл нөгөө туршил руугаа ч юм уу ингэж ороод исэн. Тэгээ тэнд нь нөгөө жоохон хүүхд ингэж золиослогдох ч юм уу тий золиослогдох ч юм уу тиймэрхүү зүйлүүд харагдчихсан. Тэгээ би тэндээс юуг ойлгосон бэ гэхээр магадгүй том хүнтэй харьцахаар том хүнд туслахаар эргээд нөгөө ингэ зан төлөв тогтцсон том хүн тийм хурд өөрчлөгддөг юм байна гэдгийг би аягаас ойлгосон байхгүй. Тэнгүүт одоо дөнгөж нөгөө зан төлөв тогтцож байгаа жоохон хүүхдэд төлөвшлийг нь олгочих юм бол тэр хүн эргээд маш зөв иргэн болж төлөвшөх боломжтой гэдэг нэг зүйлийг олж харсан. Тэр арга замыг би боловсрал гэж бодсон. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг эцэг их магадгүй хүүхдэд зөв боловсрал, зөв төлөвшөлтэй, зөв хүмүүжил олохгүй байж болно. Тэгвэл тэрийг нь боловсролоор нь дамжуулаад олгочих юм бол магадгүй нэг хүүхдийн амьдралд одоо би зүгээр инхчин гэдэг хүн туслаад тэр хүнийг зөв иргэн болгоход нь жоохон ч гэсэн тусгүрээд тэр хүн зөв иргэн болчих юм бол эргээд тэр ганц хүүхэд маань мянган хүүхдийн амьдралыг өөрчлөх тийм хүчтэй хүн болох магадaltaй гэж би өөрөө итгэдэг байхгүй. Тэр утгаараа яг уу ер нь бол одоо манай нийгэм тулгамдаад байгаа тийм амьдралын ялгаа, сэтгэл зүйн ялгаа тийм хин ингээ хөөсөнд орж амьдраад байдаг тийм одоо нөгөө Сүхбаатарын талбайгаас зайсангаас тийм дарыг хүртэл ингээ нэг хэдэн километр гэж ярьдаг шүү дээ тийм шал өөр хоёр амьдрал байна гэж яриад байна. Яагаад манай нийгэм тийм болоод байна? Яагаад ийм амар ялгаатай болоод байна тийм тэрнийх нь уг асуудлыг би боловсрал гэж хардаг. Анхнаасаа багаасаа эхлээд шал хоёр өөр орчинд хоёр өөр боловсролыг эргэтгэж биш байдлаар ингээд эзэмшээд эхлэхээр тэр хоёр хүүхд чинь өсөж том болоод 18 нас хүрээд шал хоёр өөр сэтгэл зүйтэй иргэн болчихж байгаа байхгүй. Тэгээд манай нийгмийн гол асуудлууд ерөнхийдөө би энэ дээр байна уу гэж хардаг. Тэгэхээр нөгөө багаас нь боловсролоор нь дамжуулж тэр зааг ялгааг тэр гарааг жоохон ч гэсэн ойртуулах хэрэгтэй байна гэж бодсны үндсэн дээрээс би ерөнхийдөө бол Томьёог сонгосон. Nice. Энд дээр финалыг үзэж явах надад тэгж бодогдчихсан байхгүй. Ер нь Apprentice шоуны яг финалыг Apprentice Mongolia шоуны финалыг үзсэн хүн болгонд яг тэр бодол ирсэн баг. Ямар бодол вэ гэхээр гадаад гэр бүлийн үүсгэн байгуулсан сан шүү дээ.
Тэгээ гадаад гэр бүл Монголын боловсралд те Монгол хүүхдүүдийн ирээдүйд ийм том хөрөнгө оруулалт хийж чадж байгаа юм чинь why not те ягаад бид нар чадахгүй байгаа юм бэ гэдэг бодол амар олон хүн төрсэн баг. Тэгээд тэр хүмүүст юу жилмээр байгаа гэхээр та бүхэнд бүгдэнд нь яг одоо тэр боломж байгаа. Бидэнд ер нь бол үргэлж яг тэр боломж байж идэг. Боловсрол хөрөнгө оруулах боломж. Тэгээд удахгүй бас Tomio Foundation гэдэг манай сан үүсэж байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой бас хүүхдүүдэд тэтгэлэг шууд олгох тийм боломжийг танд олгож байгаа тийм платформ үүсэх юу явагдаж байгаа. Бэлтгэл шат явагдаж байгаа. Тэгээ та бүхэн бас Tomio-тэй ойрхон байгаарай. Өөрсдийнхөө боловсролд хөрөнгө оруулалтыг магадгүй Tomio-гоос эхлэх юм бол хамгийн сайн leverage буюу хөшүүрэг маань болж өгөхийг бидэд хамгийн их хэрэгжиж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд дараагийнх нь асуулт нэг юм асуулт байна. Та бол яг ингээд Монголд болсон хүчин тэр дундаа дэлхийн хэмжээний болсон хүчин үүсэх боломжтой гэдэг хамгийн том баталгаанууд энийг гэж би хардаг. Тэгэнгүүт яагаад би гэж харж байгаа вэ гэхээр apprentice job дээр 10 гаруй өрсөлдөж байгаа. Тэр 10 гаруй өрсөлдсөний ихэнх нь гадаад боловсрол эзэмшсэн. Америк, Австрал, Англи гэл Солонгос гэл. Тэгэнгүүт тэр хүмүүс дундаас финалд үлдсэн 2 хүний нэг тэгэнгүүтээ тэр хүн ингээ Монгол боловсрол эзэмшсэн. Яг үүндээ Монгол боловсрол эзэмшсэн амар олон залуучууд яг тэр үгээр бас тодорхой хэмжээнд бахархсан баг. Тэгэнгүүт танд магадгүй зүгээр Монгол дурсгалаараа ч юм уу ингээл нэг хичээлдээ суугаад тараал явж исэн бол тийм боловсрол чинь гарахгүй байсан баг. Тэгэнгүүт Монголд яг боловсрол чинь болохын тулд чанартай дэлхийн хэмжээний боловсрол чинь болохын тулд яг юу хийх бас яаж та ерөнхийдөө оюутнаас өнгөрөөсөн бэ гэдэг талаар ярил. За яг бүр өстой нөгөө чин үннийг хэлье гэдэг шиг те. Би ингээд нөгөө ажил дээр гараад ингээд ажиллаа хийгээд үтсэн чинь ямар амар халтурны сур хавь гэж өөрөө ботсон байхгүй юу. Хүн ингээд нөгөө бакалаврын төвшин сурж байхад нөгөө 10 жилээ төгсөөд магадгүй нөгөө тодорхой хэмжээнд төлөвшч амжаагүй тийч яг нөгөө насан турш хүн болох ингээд шилжилттэй үе байгаа шүү дээ тий. Тэнгүүт нөгөө хичээлийнхаа үнцийн ч юм уу тий тэрийг магадгүй дутуус ойлгодог байх. Мэдээч хэрэг мундаг хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ дийлэнх маань тийм болов гэж би бодсон. Тэдний нэг нь магадгүй би. Гэхдээ би мэдээч хэрэг сайн сурдаг байсан. Гэхдээ дутуу сурчтай гэж бодож байсан. Ингээд юу гэдгийг яг ингээд ажил дээр гарсан чинь нэг ганц нэг юм яасан чинь өө би нэг үтсэн штэ гэж бодож байгаа нь ингээд зарим юм санахгүй байхгүй. Тэгэхээр яг тэр процесс тэр үед юу болсон бэ гэхээр хичээл одоо үзэж байхдаа ч юм уу эсвэл тэр assignment даалгавраа хийж байхдаа ч юм уу тодорхой хэмжээнд бас халтурт хандлага бас надад бас байсан байгаа байхгүй. Тэгэхээр эргээд нөгөө нэг яг би энэгээрээ юу хэлэх гээд байна гэхээр ажил дээр гарахаар яа харахгүй ингээд нөгөө мэдлэг шаарддаг. Тэнгүүд үдсэн хэрнээ ингээд санахгүй байгаа бол за би халтурны сурсан юм байна яа тэр үед л ойлгох юм байлээ. Тэгэхээр нөгөө оюутны магадгүй те 3-4 жил гэдэг чинь хүний амьдралын маш тийм гоё үе байхгүй нэг талаараа. Ингээд нэг насанд хүрч байгаа үе те. Тэгээд 10 жилээс шал өөр нэг юм орчин нөхцөл тэнд байгаа. Яг чамайг ирээдүйд ямар мэрэгчлэн болох вэ гэдэг чинь суурин бэлдэж өгдөж байдаг зүйл байдаг. Тэгэхээр тэр болгон дээр ингээд нэг гоё enjoy the moment те. Яг тэр моменттэй л enjoy хийгээрэй л гэж би хэлмээр байгаа. Яг тэгэхээр ажил дээр гараад ирэхээр хүний амьдрал арай бас өөр болчихдог. Оюутан байх үед чинь нэг юм юу гэдэг нөгөө ээж аваасаа те ингээд нэг мөнгө асуух боломжтой үе байхгүй нэг юм санаа зовлохгүйгээр нэг ээж аваасаа мөнгө асуух боломжтой үе байна. Эсвэл нэг юм те би бас арайч ингээд насанд хүрчээгүй стил ингээд ээж авахын хараат бас байгаа гэдэг нэг юм нөгөө safe zone тийм нэг аюулгүй бүстэй байгаа тэр мэдрэмжийг авах сүүлийнх нь үе байдаг. Ажил дээр ороод ингээд цалинтай болоод ингээд ирэхээр чи яг л ингээд нөгөө бие хүн буюу том хүн болж эхэлдэг. Тэгэхээр оюутан байх үедээ гоё enjoy the moment хичээлээ сайн сураарай гэж хэлэх байна. Тэгээд юу байдаг гэж би боддгийг нөгөө хүн 10 жилдээ ерөнхийдөө бол илүү сууц сурахыг сурдаг гэж би боддог. Оюутан байхдаа биеэдээ сурахыг сурдаг гэж боддог. Тэгээ яг ажил дээр гарахдаа магадгүй жинхэнэ мэдлэг олж авдаг байх гэж боддог байхгүй. Тэгээ ер нь бол тийм миний хувьд бол тийм байсан. Мэдээж хэрэг суурь мэдлгүүд байдаг ч гэсэн яг хүн ажил дээр цэвэр нөгөө практиктэй ингээ хосуулаад явхаар яг тэр чинь ингээ жинхэнэ мэдлэг болж үлддэг. Тэгэхээр оюутан байх мөчтөө ямар чадварыг магадгүй ямар soft skill-ийг илүү сурах хэрэгтэй вэ гэвэл тэр биеэ дааж суралцах гэдэг зүйлээ аягүй сайн суралцах хэрэгтэй. Хин нэгнээс хараат биш те. Угаасаа оюутан байхад чамайг 10 жил шиг чинь хин нэгэн багш чи хичээлээ хийгээч хинэ гэж хизээч хэлэхгүй. Чиний хийн үгүй юу чиний л асуудал байхгүй. Муу сурнуу сайн сурнуу чиний л асуудал. Тэгэхээр ядаж те оюутан байхдаа сайн сурч чаддаг махад биеэ дааж сурч бие дааж юм суралцаж сурах хэрэгтэй тэр чадварыг. Тэнгүүд ажил дээр гараад одоо хин нэг хүнээс би дутуу юм байна. Энэ залуу үнэхээр мундаг юм байна. Энэ нэмэгтэй үнэхээр мундаг юм байна. Би яагаад энэ шиг болж болохгүй гэж бодохдоо бие дагаад ямар нэгэн зүйлийг суралцаад хин нэгэн багшаар хөтлүүлж биш өөрөө өөрийгөө хөтлөөд суралцах тэр чадварыг суралцах хэрэгтэй. Оюутан байна. Вау. Nice. Тэнгүүд одоо оюутан байх бол яг ингээд бие даахыг сурчиж байгаа юм байна. Тэнгүүд ингээд ажил дээр гарахаар танаас бас яг юм ажлын байрны орчин дээр амар олон сурах юм байгаа байх гэж боддог. Тэгээд энэ дээр болонгууд бас таныг оролцож байгаа болохоор амар олон ажлын байран дээр гарцсан хүмүүс үзэж байгаа бах. Тэгээд яг менежмент гэдэг болохоор та яг менежментээр төгссөн өөрөө. Тэгээд яг ингээ мэргэжлийн менежер хүн. Яг мэргэжлийн менежер байхад ингээд цагийг, хүнийг те мөнгө санхүү гэдэг ингээд олон өөр нөөцийг ингээд тодорхой нэг юм хязгаарлагдмал
нөөцүүдийг ингээд зохицуулах шаардлагууд гарч байгаа. Тэгээ энэ нөөцүүдийг яаж хуваарлаад тэгээ яаж энийг зохицуулаад ингээд мэргэжлийн менежер байх талаасаа ингээд залууст яг үзэж байгаа ажлын байран дээр гарсан байгаа залуучуудад зөвлөгөө өгвөл ингээд амар олон менежер гэдэг нэртэй позишн дараад байдаг тийм. Тэгээ яг менеж хийдэг хүн байхгүй. Тийм. Тэгэнгүүт яг энэ дээр тань дээр менежер байна гэдэг нь яг ямар ч үстэй зүйл юм тийм. Тэг яаж яг лид хийж явах юм бэ гэдэг. Нөгөө манай хөдөлмөрийн зах зээл бас нэг жоохон гажуу хөгжсөн зүйл бол байдаг энэ дээр. Тэр нь юу харагдаж байна гэхээр дөнгөж төгссөн одоо залуу мэрэгчлэтний менежер гэдээ авчдаг. Менежер гэдэг чинь өөрөө маш том тушаал байхгүй юу? Одоо шинэ би 19-д анх ажлын гараа эхэлчихсэн. Тэгээд брэнд менежер гэдэг албан тушаалд очиж байлаа. Тэгэхдээ тодорхой хэмжээнд би нэг 24 хүн удирдах ажилладаг байсан. Тэгээ нөгөө гадагшаа явдаг томилтоор тэгээ ингээ явангууд яг ижил менежертэй уулзаж байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүмүүс маань ингээ 40 гарцсан ч юм уу тийм хүмүүс байдаг. Гадны соёл ч өөрөө тийм шүү дээ, тий. Тэгээ намайг хараад ингээ гайхдаг ус ахгүй. Чи ч одоо ийм залуугасаа 20 настай менежер хэр чи genius үү энэ гэж асууна. Тэгэхээр тийм ойлголттой байна гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө бас нэршлийн нэг асуудал байгаад байдаг л дээ харахгүй манай дээр. Уг нь бол эн чинь нөгөө ажилтан тэгээд цаашаа мэрэгчлэлтэн болно тийм мэрэгчин гэсэн үг тийм мэрэгчлэлт болно. Тэгээд менежер болно. Тэгээ менежер чинь тодорхой хэмжээнд удирдах нэг юм багтаа байх хэрэгтэй. Уг нь бол зарчмын тийм юм. Түүнээс ямар ч удирдах юугүй ээжж менежер гэд нэрлээд явж байна гэдэг чинь манай өөрсдөө нөгөө нэршил энэ манай хөдөлмөрийн зах зээлийн жоох юм гажуудлах юм бол байгаад байгаа нь бол үнэн. Миний хувьд ч яг сая хэллээ л дээ нөгөө мэргэжлийн менежер гэдэг ямар зүйл вэ гэдэг. Хүмүүс нөгөө ярьдаг шүү дээ банкир, маркетер гэж ярьдаг те. Яг тэрнтэй адилхан менежер гингүүд яг саяны нөгөө миний нэрийн гажуудал гэдэг шиг менежер гэхэр хүмүүс заа гэж бодоод байдаг. Гэтэл тэр чинь мэргэжил ахгүй юу ер нь бол. Яг маркетер, банкир гэдэг шиг те. Тэгэхээр мэргэжлийн менежер хүн гэдэг чинь ерөнхийдөө бол тэр хүний карьер эргээд төсөөд ямар болдог гэхээр яг нөгөө C түвшний буюу захирал гэсэн л үг шүү дээ те. Бүх зүйлийг менеж хийж зохион байгуулж яах гэдэг зүйл. Тэгэхээр мэргэжлийн менежер хүний онцлог нь өөрөө юу байдаг вэ гэхээр хамгийн түрүүнд зохион байгуулах гэдэг зүйл байх. Одоо за окей тэ энд ингээ улмаа гэж хүн байна. Энэ хүн ийм чадвартай юм байна. Энэ хүнд ийм нөөц байдаг юм байна. Нөгөө талд нь ийм хүн байна. Тэ Б гэж нэг ийм нэртэй хүн байна. Энэ хүнд ийм нөөц нэт юм, ийм чадвар нэт юм байна. Энэ хоёр хүнийг би тэ яаж зохион байгуулж, алинд нь ямар ажил өгч, алийг нь яаж хуваарлж, энэ хоёр хүний харилцаа, коммуникацийг нь би яаж зохион байгуулснаар үр дүнтэй ажлыг гаргах вэ гэдэг чинь менежер хийх ёстой ажил байхгүй. Тэрийг олж харах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн таньдаг байх ёстой. Энэ хүн ямар чадвартай хүн бэ? Ямар нөөц болцоотой хүн бэ? Нөгөө талаараа юу хүсдэг, ямар зан төлөвийн онцлогтой хүн бэ гэдгийг мэдэх ёстой. Тэгээд тэр хүнд нь тохируулж ингэж зөв ажлыг нь хуваарлж тэгээд тэр хүмүүсийг хооронд нь баг болгоод үр дүнтэй буюу нөгөө зорилготой хүрэх ажлын үр дүн гаргах хэрэгтэй. Тэр бол менежер хүний хийх ёстой гол ажил. Тэгэхээр би бол ер нь бол зохион байгуулалт, мэдрэмж тэгээд манлайлал гэдэг зүйл нэмэгдэж орж ирэх ёстой. Тэр бол нэлээд soft skill-ийн зүйл байдаг. Гэхдээ менежер хүн зохион байгуулахаас гадна өөрөө бас үлгэрлэл дуурайлал үзүүлж бага мотивацжуулж явах хэрэгтэй байдаг. Nice. За ингэнгүүт ийм болж байгаа л да. За ингээд ажлын байран дээр за ингээд оюутан байхдаа гэдэг олон өөр талуудаар ярьлаа. Би энэ дээр бас нэг юм гаргаж ирмээр байгаа нь ингээд насан туршийн болсноо л гэж юм байгаа шүү дээ. За ажлын байран дээр гараад сурах нэг окей. За сургууль байхдаа сурах нэг окей. Тэгэнгүүт насан туршийн боловсрал гэдэг зүйл дээр амар том инфлюенс үзүүлдэг зүйл ном юм болов гэж хардаг. Тэгэнгүүт таныг бас ингээд унших амар унших зуршилтай гэдгийг мэдэн томьёогийнхан бол тэгээ дээрэс нь өөрөө бас тодорхой хэмжээнд бичдэг гэдгийг ч бас мэддэг. Тэгээ тэр ч утгаараа таны яг ингээд номтой нөхөрсөн нөхөрлөл гэж байгаа шүү дээ. Яг тэр journey хаанаас эхэлжсэн бэ? Ер нь өөрийнхөө анх номтой холбогдсон яг тэр аяллаас яриул. Энэ дээр би аав ээжтэй айгүйх баярлдаг. Манай аав ээж хоёр өөрснөө айгүй нэг уншдаг хүмүүс байсан. Тэгээд одоо нөгөө ярихаар бас гайхаж магадгүй. Манай ээж яг ярьдаг байхгүй юу. Нөгөө номын найз энтер гэдэг тухайн үед 10 жилд тийг шалгаруулдаг байсан гэдэг. Тэгээд Лааны гэрэл ном уншраад харамтай болсон гэдэг ээж ярьдаг байхгүй юу. Тэгэл тухайн үе манай аав ээж нарын амьдрал өөрөө тийм байсан байж тээ. Тэгээд яг хуу тэр шиг ингээд нөгөө миний хажууд ингээд уншдаг байсан. Тэнгүүд ингээд хүүхд тэрийг харж байгаа болохоор ингээд тодорхой хэмжээнд habit болоод суучдаг юм байлээ. Тэгээд надад баг байхад маань ерөөсөө за бараг миний санахын 4 настай байхаа нэлээд жоохон багаас бүдэг бадаг санахын тийм үеэс эхлээд ингээд ном авч өгдөг байсан. Тэгээ надад маш олон үлгэрийн номнууд байдаг гэсэн зурагтай болон зураггүй. Тэгээ ингээд нас ахих тусам ингээд нөгөө зураг нь багасаад яг юм нөгөө текст юм үлгэрийн ном аягүй авч өгдөг байсан байхгүй. Тэгээд өөрөө нөгөө ингээд аягүй номон шимтэд орцсон. Тэгээ би уншиж 7 дугаар ангид 1-р ангид орсон гэхээр уншиж сурахаас өмнө нэг хамаатныхаа ихчээ гэрсэн чи би уншиж чаддээ штэ гэдэг уншиж үзүүлсэн гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чи хүүе танаа охин чи уншиж чаддаг юм уу гэд. Тэгээ ингээд харсан чи номоо буруу харсан байсан гэсэн.
Тэгээ нэгсэндээ нөгөө ингээд аав ичээр уншиж өгсөрөө нөгөөтг нь чэйжилсэн. Тэмүүтээ би уншиж чадна гэж жоохон бахтай ингээд уншиж үзүүлдэг байсан гэд. Тэгэхээр яг нөгөө аав ичээр маань миний хажууд уншдаг байсан болохоор тэрнээс нь зөв үлгэр дуурайл аваа. Тэгээ надаа багаас ингээд нөгөө номтой нөхөрлүүлсэн болохоор энэ багаас уншдаг байсан. Тэгээд би нэг сандын ер нь нэг 9 настайгаас ихтэй яг Жюль Верний зохиолууд уншдаг болсон. Тэнгүүд нөгөө Жюль Верний зохиолч өөрөө нөгөө те нөгөө sci-fi төрлийн imagination төсөөлөн бодох те. Тэгээд миний төсөөлөн бодох чадвар айгүй нэмэгдсэн байхгүй. Тэгээд номоо уншаад ингээ орой орондоо ороод хөвтөж байхдаа ингээ те усан доор тийм ертөнц байдаг болов ч юм уу те эсвэл сансар масар тийм байдаг болов. Дэлхийн хаа нэгтээ тийм нэг Атлантис гэдэг орн байдаг ч юм уу те. Тийм айгүй одоо бол яг үндэ би итгэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тиймэрхүү зохиолууд уншихаар хүүхдийн нөгөө төсөөлөн бодох чадвар айгүй нэмэгддэг. Эргээд тэр нь том болохоор ямар чадвар суулгаж байгаа гэхээр нөгөө бүтээлч буюу нөгөө creativity гэдэг зүйлийг суулгачдаг. Ямарваа нэг юм нөгөө хайр сансгаар сэтгэж чаддаг гэх юм уу та. Тийм зүйл байдаг. Тэгэхээр би бол нэлээд багаасаа номтой нөхрөлсөн. Тэгээд ном ингээд уншаад ахаар хүний дагаад угаасаа бичих чадвар сайжраад эхэлдэг юм байна лээ. Миний хувьд бол яг тэгсэн байхгүй. Бичих чадвар сайжирсан. Тэгээд 10 жил байхдаа айгүйх нөгөө юм жижиг өгүүлбэрүүд бичдэг байсан. Тэгээд тэр өгүүлбэрээ ном гаргаж ирсэн 10 жил байхдаа. Тийм. Тэгээд нөгөө эсээ илтгэлийн уралдаанд бас айгүйх оролцдог байсан 10 жил байхдаа. Тэгэхээр ер нь бол уншуул дагаад бичих чадвар сайжирдаг. Тэгэхээр би бол номтой нөхрөл гэдэг бол бүр үнэхээр хэлнэ. А одоо бол гэхдээ яг айгүй хэцүүлдэ нөгөө унших habit багасаа суугааг бол бас ингэж уншдгүй юм байл яг үнэхээр уншдгүй юм байл нөгөө habit нь багасаа суугааг бол. Тэнгүүд яг ядаж тэг ингээ нөгөө нэг одоо ингээ юм хөгжсөн шүү дээ. Аудио буктай болсон, подкасттай болсон тий. Бүр бол уншиж чаддгүй маа гэхэд би сонсол гэж хэлэх юм байна да. Яа. Тий. Тэгээ энэ дээр нэг зан чанартай байр чи. Тэгээ энэ юу гэхэлэр Томьёогийн зүгээс гадаадд сурах гарц гэдэг нэртэй 6 өөр гадаадын дэлхийн хамгийн шилдэг ихтэй сургуулиудад суралцсан залуусын гадаадд суралцсан туршлагыг хуваалцсан ном гарч байгаа. Тэрхүү ном дээр редактораар ихчээч өөрөө оролцсон байгаа. Тэгээд номын маань нээлт саяхан хагасаа өдөр буюу 2 хоногийн өмнө хийгдсэн. Тэгээд та бүхэнд юу чимээр байгаа вэ гэхээр хэрвээ та гадаад сурахыг хүсдэг бол ямар нэгэн байдлаар Harvard, Stanford, Oxford, Elsevier гэдэг чинь Peking University, Вашингтоны их сургууль гэдэг дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад сурахыг хүсдэг мөрөөдөл байгаа бол тухайн мөрөөдлийнхөө төлөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Мөрөөдлийнхөө төлөө ямар нэг үйлдэл хийгээрэй. Тэр үйлдэлүүдийн чинь нэг нь манай ном байгаасаа гэж хүсэж байгаа. Бид нар яг тийм байдлахын тулд хичээж номоо асар олон хүмүүсийн хөдөлмөр хичээл зүтгүүл шингээж гаргасан ном байгаа. Тэгээ та бүхэн номыг маань Art Shop интерномоос захиалах боломжтой. Тэгээд өөр олон бас худалдаа авах хэлбэрүүдийг ашиглаж болно. Гэж хэлмээр. Тэгээ та бүхнийг маань гадаад сурах гарсан номыг маань худалдаж аваасаа гэж хүсэж байна. Check my stats. Every fucking beat demolished when I snap it's fucking game. За, одоо энэ дээр төгсгөлийн асуулт байгаа юм. Тэр нь ямар асуулт байдаг вэ гэхээр диплом подкастын маань ерөөдөө тогтмол асууж байгаа асуулт. Тэгээ энэ асуулт нь таны хувьд яг диплом гэдэг байгаа зүйл дипломтой хамт авсан хамгийн чухал чадвар юу байв? Диплом танд өөрөө бас юу өгсөн бэ? Гоё асуулт байна тий. Бахархал гэх юм уу? Би бол бахархал гэж хариулах юм байна. Ягаад тэгэхээр тэрийг ингээд тухайн сургуульд элсэж орох тэр процесс тий чин шударгаар элсэж орох тэр хөдөлмөр тэгээд тухайн би болохоор нөгөө ялгаатай манай сургуульч нөгөө 100 амардаг байсан болохоор ингээд 3 жил бакалавра төгсдөг байхгүй. Тэгээд би бүр ингээд шахаж үзээд нэг семестр 4 хичээл ч юм уу 5 хичээл аваа шахаж үзээд 2 хагасаар төгсөж ирсэн. Яг тэр ингээд нөгөө хөдөлмөр тэр 2 жил хагас 2.5 жилийн хөдөлмөр тий тэр хичээс зүтгсэн тэр нойроо хусалсан. Гэхдээ тэр айгүй гоё мөч байсан. Миний амьдрал айгүй гоё мөч байсан байхгүй юу тий. Тэгээ миний нөгөө нэг enjoy the moment тий тэр мөчтэй гоё ингээд enjoy байгаараа гэдэг байгаа чинь ерөөсөө тэр тухайд хэцүү байсан ч гэсэн эргээд харахад айгүй гоё мөч байдаг. Яг тэр хичээ зүтгсэн. Тэгээд тэр ингээд за чи ингээд тий бизнесийн удирдлагын менежментийн тий бакалавр зэрэгтэй боллоо. Цаашдаа хичээж ажиллаа тий мэргэжлийн менежер болох миний хүсэл мөрөөдөл тий тэрний эхлэл зэг байсан. Тэгэхээр би бахархал гэж бол хэлнэ миний дипломыг бол. Тэгээд дараа нь би Монгол Улсын их сургуульд ингээд маркетингаар магистр хамгаалсан илүү найрсах зорилгоор тий. Бас яг тэр дипломоо хүлээж авч яхад ингээд тий за ингээд мэргэжлийн маркетер болоход ингээд тий нэг шат ингээд ойрцсон би онлынх нь мэдлэгийг үзлээ. Би маш том хэмжээний Монгол Улсынхаа номер 1 сургуульд мундаг профессорудаар заалгаад тий яг энэ онлыг нь би үзлээ судаллаа тий. Тэгээд тэрийг авч байгаа ингээд миний голчтой энэ айгуу сайн гарсан байхгүй. Магистр бол би чи айгуу нөгөө ингээд нэг үн цэнийг ойлгож жинхэнэ хичээд сурсан. Яг ингээд тэрийг ингээд харахад би бол ингээд бахархаж исэн гэх юм уу та. Тэгэхээр би бол дипломыг бол бахархал гэж хэлнэ. Бахархахын тулд чанартай үр дүнтэй олон сураарай гэж хэлнэ. Тэгжээж хүн бахархах мэдрэмж авдаг. Түүнээс халдвартаа төгссөн бол тэргөөрэ бахарахгүй шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд бол миний диплом бол миний бахархал. Тэгээд миний одоо хэн болох, одоо хэн болсон бэ? Цаашаад хэн болох вэ гэдэг зүйлийг маань эхлэлцэг. Вау. За, диплом подкастын 2 дахь удаагийн хамгийн ихний дугаар инхүү та бүхэнд хүрлээ.
Тэгээд эхнээс нь дуустал бидэнтэй хамт байж манай подкастыг сонссон та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа.